юм баха би чи ярьж чаддаг штэ. Ярьцлагын дөрөв чаддаг штэ. Ярьж л штэ чи. Ичээд ингээ ярьж чадгаа штэ. Зүгээр юунаас ичтэй надаас уу. Гоё ингээд яриулаар та. Ахын яг л тийм авьяас дээ шүү дээ. Чи сандраад юм уу? Би сандраад байна. Нэвтрүүлэгт орох болохоор ч юм уу. Нэг дууд болчихгүй тэгээд дууд болчих ч байлч. Яах. Яа тийм бэ ганц дууд. Хоёр минут болчих. Аа нөгөө нэг юуд болчих. Чи миний юм уу? За эсвэл нөгөө юуд болчих. Хонь цагаан үгнээ хөө тэрийг айгуугаа тавьсан чи хараа. За. Тэгээд би үгээ харах болсон мэдгүй. Дөрөн мөр явангуут нь тэгэл орчин заа. Хандлахын заа яаж дутлаад байгаа юм. За зарийн чиний нэгний өгдөө гэж хэлдэг байж байгаа би. За. Тийм. Хасан үстэй энэ дундуур ч хасаад дэвшнэ. Их за. Дууд болцоход гоё тайвширчдээ шүү дээ ер нь. Хонин цагаан үлэнэхөө хувирт сэрээд нүлэдэхөө эхөө хонгор жалхан чамтайгаа би эхөө хандлахын заяач дуудлаад ахөө. Хүшээ энэ ямар эвгүй хөхтэй бид. Хандлахын заяа бол гоё л хөхтэй юм биш үү? Шин хагцлын дуу юм уу энэ чинь? Хагцлынх юм бэ? Хагцлын дуу юм байна те? Тийм ээ. За одоо өнгөрсөн. Одоо өнгөрсөн. За бид тэр билээ явах уу те? Явж байгаа болов уу? Оо за. За. Би энэ камер руу хараа ярьчих юм байна те? За. За сайн бацхан уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 3 4 дахь дугаараа хүрэх гэж байгаа юм байна. Гэтэ нэвтрүүлэгтээ бас нөгөө нэр өгж амжаагүй л байгаа. Оо тийм. Хөрх юмдээ одоо өдөллөөдөө үлгэндээ өдөллөө гэдэг шиг нэрвүүл явж байгаа. Тэгээ миний Монголын ард түмний сэтгэл тэнгэр дотор уужин байх болтугай. За энэ удаагийн зочноор дуучин Мишель оролцож байгааг халуун татны алгачлагаар хүлээн авна уу гэхгүй. Сайн байна. Сайн байна. Оо тий аль дүрнээс шаарч дуу муу дуулцаа тэгээ сайн байцгаана уу гэх юм үү. За. Би Мишелийн талаараа бас сайн мэдэхгүй. Манай үзэгчид бас сайн мэдэхгүй гэж магадгүй те. Нэг л мэдхэд нэг Никтоныхантай нэг годгоос охин манайхаа бүдэг байсан гэдэг шиг нэг охин байсан. Тэгэл гараад ирсэн. Тэр үеэс л би ямар гоё дуулдаг эмхтэй гэж боддог гэсэн. Ер нь одоо ойролцоогоор нэг 23 4 5 насных л бах та тий. За тэр хавцаа. Тэр хавцаа л тий. Анхны гарсан тайз чи хаана вэ? Анх гарсан тайз. Найрамдал. Найрамдлын тайз. Тийм найрамдлын тайз Хараацаа театрт. Юуны ёолк найрамдлын ёолк. Тийм ёолконд ороод. Оо яг тэгч харч. Ахын чи яг найрамдал төр чи өстө жинхэнэ тэр ёолконд ч юм байлаа шүү дээ. Хүүхдээ ордон найрамдал хоёрын ёолк ерөнхийдөө 12 сар гараад эхэлчихдэг байхгүй. Тэгэл булаацалтаал. Энэ баг одоо хүүхдээ ордон чаавна гээл найрамдал чаавна гээл лалаа хайдаан. Тэг хоолтой унттай юм болохоор оюутан хүүхдүүд таашаа тий. Найрамдал руу л явах та тий. Шүү дээ. Би ч одоо хэдгээр ангитлээ. Харшийн ёолконд ордог байсан юм. 7 8 дахь ангитлээ баг орсон баг. Оо амар олон жил ирсэн тий. Нэг дээр ингээс эхлэв. За найрамдлын тайзан дээр гарсан юм. Өөр чинь айлын баг том дундах хит хүүхд. Айлын том шүү дээ. Оо за гоё. Дараа нэгдүгтэй. Эмхтэй эрэгтэй. Тийм үү. Хит дүү. Манай дүү чи одоо надаас 6 дүү юу? Жоох юм байна. Тийм. Гэтэ айгу одоо томоо айгу өндөр тэгэл одоо бас дуулан хордно гээл явж байна. Оо тийм үү. Игчдэг адилхан болоотой юу? Магадгүй төстэй гэж магадгүй. Оо ямар гоё. Чам шиг ийм эргэлиз царайтай. Эргэлиз гэж хэлэхэд бол нөгөө уртлахгүй тий. Ийм Европ төрхтэй гэж ярих юм байна. Айгу боо ярьж. Оо тийм үү? Тийм. Оо за мингэн дээр нэг заачих. Мингэн дээр нэг заачих. Яагаад? Зөвхөн заачих шууд ингэж мингээ. Олд юм бэ? Би зөв боддог юм мингтэй хүмүүс мингээ олд юм болоо гэсэн. Яг л заад юм биш үү? За дүү дуулдаг, чи дуулдаг ямар гоё юм бэ те? Танд манайд. Бид настайгаас эхэлж дуулсан гэсэн үг. Багасаа л дуулсан юм биш, найрамдлаг гэж 10 жил тахтал дуулсан юм биш те? Тий 10 жилдээ яхаа нөгөө урлын үзлэг гэл болдсон шүү дээ. Тэгэл дандаа тэрэнд нь ордог, дандаа дуулал бүжиглэл явдаг. Тийм хүүхэд байсараад тэгээд яг 12 дугаар анги 11 дугаар ангида хүүхдийн ордонд ороод
Хүүхдийн ордны дуулаачийн дугууланд ороод. Энэ ковидос хойш нөгөө юуны юу алгуулсан юм те. Memory байхгүй болсон. Тэгэл хүүхдийн ордонд Алтоя багш дээрээ шавьбалж ороод тэрнээс цаашаа найрамдлын том тайзан дээр гарч шинэ жилийн хөөрхөн тоглолтод оролцоод тэгэл тэрнээс цаашаа My Voice гэдэг UBC-ийн тий шоу гэдэг чинь тэмцээ. Тэрэнд ороод тэгэл тэрнээс ер нь ингээл эхэлтэй юм уу? Дуулаад эхэлсэн юм тий. My Voice гэдгээр байранд орсон. 3 дахь байранд орсон. Яста мундаг явсан биз дээ тий. Дандаа гадаад дуулууд юм аа тийм болох ч байгаа дуунуудыг дандаа Монгол дуу. Яста сайн явсан байна. Гаднах төрх нөлөөлсөн болов? Мэдгүй. Чи нөлөөлдөг гэж боддгоо, ер нь нөлөөлөөгүй гэж боддгоо. Нөлөөлж магадгүй л дээ яг хөө энэ жоохон өөр юм өрмөц өөр царайтай болоод ирэхээр яадаг хүн гараад ирүү гэл хүмүүс бас хараад нэг төрлийн бас нэг анхаарал хандуулах л та. Гэтэ бас гоё хаалт л та тий. Баярлаа. Зүгээр гоё гайгүй хаалт шүү. Яг энийг гэдэг. За, Монголын рок попын ертөнцид ингээл ороод ирлээ шүү дээ. Зөндөл олон гоё дуучид байдаг. Тэд нэртээ одоо бүгднтэй танил, найз нөхөд гэж болж л байгаа хэ тий. Хинтээ нөлөө хамгийн ойрхон байна. Мэдээж одоо Жимбахтайгаа эмошн хандлагынхаа их нартай ойрхон. Тэгээд ер нь бүх ах эгч нар маань их татна. Тэгээл их заад сургаал их ойр татна гэдэг чинь. Никтоныхоо ах нартай бас их ойр бид нар чинь 3 жил хамтны хамтлагт байсан. Одоо бол Никтонд бол байхгүй. Одоо Никтонд байхгүй. Гарцсан уу? Гэтэ таны оронд өөр эмэгтэйчүүд бас бакал хийж байгаа. Цэнийг наатай дөөр гэдэг үстэй. За. Үеийнхаа одоо артистуудаа тийм ойрхон биш юм уу? Би дандаа би чамаа яагаад ингэж яриад байх юм бол илүү юм рок попын ертөнцид байр суурь эзэлсэн хүмүүстэй илүү юм ойрхон байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд тэдний дууг илүү одоо 2023 2020 онд те одоо өөр чихээр хүмүүс сонсож байгаа шүү те. Одоо өөр хүмүүс өөр цаг үед сонсож байгаа. Тэдний дууг ингэж ковлж дуулаад илүү танигдаад байгаа юм болов. Тэд нэртэй их ойрхон байгаа болохоор тэдний дууг дуулаад бас шинэ уран бүтээл хийхгүй байгаа юм болов гэж бодоод байгаа байхгүй. А яг үеийнхаа залуучуудаа нийлээд явах юм бол их гоё бүтээлүүд гарах байх гэж би зүгээр дотроо бодож байгаа юм. Борооч гэж магадгүй л хуучны дууг сэргийж дуулах тийм ууч зүйл бас биш байх. Бас сайн зүйлч биш байх. Таны бод. Тэгэлгүй яах вэ? Аль нь тэгэлээ үү гэж. Аль нь хариулж мэдөө сайн. Ер нь яах вэ? Дуулж сорry гэж бодсон цааш ингээл мэдээж гадаадын дотоодын ч дандаа мундаг дуучдын дуугдуулаад сонсоол ирсэн байгаа штэ мэдээж ямар ч одоо дуучин. Тэгэд яг ойрхон байсан хүмүүс маань мэдээж байр сууриа алсан ах эгч нар маань байсан боловч би бас их залуучуудтайгаа ойрхон байдаг. Тэгээ одоо сая сүүлд гаргасан уран бүтээлээ бас дандаа залуучуудтай хамтарч ирсэн. Тий. Одоо ийм яригдаад байгаа юм л да. Одоо жишээлбэл хөгжмийг бол яг юм гоё. Одоо жишээлбэл орчин үеийн дуу хөгжмийг бол юм гоё орчинд мэдэрч сонсвол гоё те. Ийм гоё машины спикертэй машинд ч үт юм уу эсвэл ийм гоё ийм вүүпрүүдтэй юм гоё өрөөнд ч юм уу те. Эсвэл гоё чихвчээр ч юм уу те. Тийг сонсвол илүү гоё. Таны сүүлд хийсэн дуу яг одоо хөгжмийн найруулгын хувьд ч тэр юм уу ингээд сонин гоё юм мөнгө айсууд орж ирээд нэгтгэж юм шиг гүйч юм шиг те. Гоё айнууд ингээ орж ирээд гоё болсон юм л шүү дээ. А гэтээ таны фэнүүд илүү одоо над чиг юм хөгшин хүмүүс байна уугүй юу? Дандаа нөгөө нэг рок попын хүмүүсийн дуу coverж дуулаад тэр нөгөө бидний сэтгэл зүйд ойрхон байдаг болохоор илүү ингээд чамайг тэрлүүгөө ягаад эвдээд ингээ гараад ирэхэд жоохон хүлээн зөвшөөрөх талдаа ямархах шиг байна. Мэдээж тийм л хальтаа өмнө би бас эцээч юм дуудуулахгүй гэж бодоод явдаг гэсэн боянгын тэгэл жоохон юм маягийн дуунууд их туртай өөрөө. Тэгээд яг тиймэрхүү дуунуудад дуулдаг байсан. Тэгээд мэдээж нэг сонсч ирсэн хүмүүс нь энэ илүү ийм дууга сайн дуулдаг ч гэдэм үү, энэ илүү тохирдог гэд бодсон. Мэдээж цогтөгч матгалтай баярлаа. Тэгээд яг ингээл нөгөө цаг хугацаа өнгөрөөл би өөрийгөө бас тайзан дээр ямар баймаар байна. Би бас ямар дуулал надад гоё юм гэдэг өөр бас нэг мэдрэмжүүд надад төрж эхэлж байгаа байхгүй юу. Энэ одоо сүүлд яг түн шиг шоунд ороход бол илүү мэдрэгцэн. Илүү юм орчин дуу гоё ингээл нэг жоохон өөр жанрын дуунууд болсон чинь энэ ч бас гоё юм биш би бас чадах юм биш гэдэг тийм мэдрэмж авангуутай за ер нь ийм хийж үзье гэж жоохон өөр байдлаар өөрийгөө нээх гэж үзсэн. Тэгээ мэдээж яг энэ
дууны найруулга, хөгжим бүх зүйл яг нэг мэрэгжлийн түвшинд болсноос гадна хөгжмийн тохиргоог бүр гадагшаа ингээл маш нөгөө мэрэгжлийн түвшинд хийх гэж анхаарч байсан учраас энийг яаж сонсох нь илүү дээрээ гэхээр мэдээж яг таны сайн хэлсэнчлэн одоо зөв сайн дууралттай спикерээр сайн хөвчээрч юм сонсох юм бол илүү бас ойлгомжтой. Илүү гоё одоо яалгадаж гоё юм сонсогдно. Чи нэг ярихтаа яагаад над руу харж ярихгүй байгаа юм? Тэгэд энэ за. Үгүй ерэн зүгээр. Тийм ээ нөө. Чаад өөр тийшээ тэгээд ингээд мэрэгжлийн студент ингээд хаяада нэг камер руу харж байгаа ш надруу нэг хаяада нэг харчаад тэгээд ингээд мэрэгжлийн юм дээр байт юм дөө тэгээд дуулагдээ ингээд тиймдээ. Сандраад тий юу юм бэ мшилээ. Хан ингээд чиний чамааг л ерөөс ингээд яг ингээд нүд рүүгээ хараад ингээд ярилцж үзээгүй л тий ингээд зүгээр таньдаг ой сайн юм дөө ингээд өнгөрчөөд тий сайн ингээд өнгөрчөөд тэгсэн чинь ингээд тийм гоё сэтгэл татам юм биш чи ингээд нүд рүү хараад тий тэгэхээр клипэн дээрээс камернасаа харцаа салахгүйгээр ингэж дуулзаа. Өөр тийшээ харж маах. Бүжгэлж байхдаа хүртлээрээс баг гэж хараад байнга тийшээ хараад тэгэх юм бол бүр илүү гоё. Би нэг 2 3 хүнийг шургаж байгаад минийг авахулсан юм аа. Тийм энэ бол аачлах. Болохгүй. Ээжээс асуугаарай. Амны ишгний минь юм уу? Мэдгүй ээж л их дуртай байгаад идэв шүү дээ. Миний охины минь байж гэж юм. Битээ наатахаар оролдоорой гэлтэгтэй. Би л нэг лазерчмаар сайдаад байгаа байхгүй. Нэг найз дээрээ даваад чичгээд би цаана өсвөр насн дээрээ бас яа би энэ мингиндээ аягүй дургуун мургуу гэж хэлсэн чи ээж аягүй ооролж илээ. Яхара чам миний чамд өгсөн мингэн чи яхара дургүй гэдэг юм. Тийм наа чин гоё гэл тэгэл. Тэч бас нэг гоё мингэр алдартай Синди Кроуфорд энэ тэгэл гоё эмэгтэйчүүд байдаг шиг те. Мингээ авахулчвал бас өөрч болчих юм билүү те. Байсан мэдгүй. Би өөрөө Оол энэ дээрс нэг шилэг урт ус хийчихсэн. Яг хайртай шүү дээ. Зам гэж янз харагддаг байхгүй. Чи би хамгаалах урлагаар хичээлдэг үү? Хичээлжсэн би ч юм бүр боксер хичээлдэгсэн. Тэгээ барыг тэмцээнд оролцсонгаа алдаад нэг олон жил мэл биш нэг жил мэл болсон. Тэгэл жил боксер хичээлдээ тэмцээнд оролцдог болсон. Би өөрөө юм юу таахгүй юм хөдөлгөөнтэй айгуу тийм тамирчинлаг юм. Энэ боксер айгүй зай мэдрэндээ пүк гэдэг хосгод дайлцгадаад байгаарай гэж хосгод тэ. Би зүгээр юусан чи жимэр хичээлдэг бах тэ. Би багтаа хүн атлетэр хичээлдэг. Хурдан гүйж мэддэг тийм хөдөлгөөнтэй өгдөгсөн. Болоод тэр бокс надад айгүй таарад айгүй хурдан биенд ороод. Тэр боломж юм байлээ гэж. Тэгээд дайлцгадаад ирэх юм бол цохол унгаач шүү гэхээр бас юм байна тэ. Наад залуутай. Наад залуутай. Хөөх. За ингэ дуусгая дөө нөтөр. Наад залуутай ангууданд дуусчдаг те. Одоо хүмүүс ингэж байна л та. Монгол залуучууд маш гадагшаа явж байна л та. Тэ? Гадны ажил хийх гээл те. Эсвэл мастер хийх гээл ингээл Австрал руу, Солонгос руу, Америк руу, Швед руу гэх маш гоё залуучууд ялангуяа таандар шиг юм гоё залуучууд маш их явж байна. Энэ дээр таны бодол одоо таны зорилго юу яг юу вэ? Ямар вэ? Яах гэж байна? Би бакалавра Монгол Улсын их сургуульд сураад төгсөжсэн. Өө тийм би таны дуучин гэж бодсон шүү дээ. Үгүй шүү дээ. Үгүй юм. Ямар нэгцтэй. Сэтгэл зүйч. Мэргэжлээ. Тэгээ ярьж чадахгүй мэдхгүй надаар зөө наац юм шиг юм дээ. Би ч яг камер мамжтай болохоор ч юм бас арай өөр. Тийм үү? Тэгвэл дуу бол хоёр дахь хобби, хоёр дахь мэргэжил болоо явж байгаа юм шүү дээ. Тийм яг гинт гарч ирсэн л дээ. Дуу юу? Амьдралт тийм. Гэтэ багасаа дуулдаг байсан болохоор. Гэтэ ер нь дуучин болъё гэж бол ер нь шийдээгүй. Тийм хизээч өстой бодож байгаагүй. Тэгээ яг нөгөө анханасаа сэтгэл зүйч болно, нэг бол эмч болно гэж бодсон байсан. Тэгээ тэргээрээ сурж идэл нөгөө тэмцээнд орсон ч айгүй гоё санагдал тий. Боломжож магадгүй юм байна гэд явцсан болохоор. Тэр тэмцээнийг чамбаа шүүжсэн юм. Тийм тийш таарсан. Тэгээд өстой гоё дуулдаг хүн байна шаалгаж нааш юм гэсэн юм шүү дээ. Тийм. За, ямар шашин шүтдэг үү? Би ч одоо ээжигээ байгаль дэлхийгээ шүтэж амьдэрдэг та. Ууласаа хайрлал. Мөнх тэнгэрээ хайрлал. Ер нь байгалаа хайрлаж амьдэрдэг. Их амтан таартай байгаль таартай л тийм үү. Нохот ижидэг. Тий. Хоёр нохотой нэг мууртай. Нэг байц залуутай тий. Алийг халамжлах бүрээс анхаарал сарних юм байна тий.
Энэ нохоогоо яах вэ? Энэ муураа яах вэ? Нохоо муур тийж бас л цаг зав шаардсан шүү те. Цаг зав орно тий. Тэгтээ бас хүнийг юм хөдөлгөөнтэй ойлгохдаг амьдралын тийм. Тэгээ өглөө эрт басна гарна, орой бас унтахаас өмнө гарч агаарт гарна. Муураа салхилуулд юм уу? Муур чин гэртээ тэгэл бие даасаад шүү дээ. Тийм үү. Нөгөө хоёр нь л гарах уу те. Гэртээ хэдүүлээ амьдрах уу нууц шүү. Найз залуу нохоо муур уу? Нохоо муур ээж аав. Нохоо муур ээж дүүтэйгээ. За дүү гिचэн талаарх одоо би ингээд энэ гээд харуулчихаар тийм дуу муу байхгүй. Чин хийсэн. Манай дүүгийн үү? Тий. Байхгүй одоо нөгөө Суйсын лицей Бадмар гэж сургууль байдаг шүү дээ. Тэнд сурдаг. Бас cover дуулаад өөрийгөө бэлдээл хөрх яваад. Тэгвэл нэг асар удахгүй тэгэл нэг гараад ирэх юм байна да тий. Одоо ихтэй шоугаар дамжихгүйгээр гарч ирэх байх тий. Яг тэгвэл их чин замын засаад ирэх юм чинь тий. Магадгүй. Манайд бас яг дуулахаас илүү хөгжим хийх тийм сонирхолтой юм шиг. Хөгжмийн продюсер болох. Хөрх тэгвэл одоо эгчтэй хоёр нийлээд ер нь энэ зүйл нь хөгжмийн шоу бизнес руу ороод явчих юм шүү дээ. Тэг яад юм бол. M production гэж байна шүү дээ. M production. Дүүсийн гэдэг юм бэ. Бас дараа нь нэг гараад ирвэл бас харъя те. Индрагт. Мишель Индра. Тэгвэл бол андуурхаар бол бид нар л ер нь андуурхаар бол болж байна да те. Харин. Яа инегээд. Зүгээр. Дооглос өнгөр инегээд чинь. Би тэрийг нэлээд ааштай болоо гэж бодож байна. Намайг тэрийг түүнийг хин тэр нэлээд ааштай юу? Ааштай юу? Тийм. Гайгүй би ер нь их ихтэй тайван байдаг юм шүү. Тэг яг хөө ингэдэг нөгөө төвчж байгаад их нөгөө дэлбэрдэг төрлийн л. Хурааж байгаа лөө. Тэг нэлээд төвчин нэлээд тайван байх гэж хичээн. Тэгээл дэлбэр. Өөрөө ер нь архитдгүй. Орон байрны юу гэдэг архитл гэдэг юу гэдэг лээ. Орон байрны архитл хийдгүү. Үгүй шүү дээ. Би харшилтаа болохоор алкогол ер нь хэрэглэх юм. Оо ямар сайхан те. Таныг амар агсан гэж ярьсан. Би андарсан юм байна. Тийм. Яг л андарчтэй те. Андарсан л энэ. За алкогол хэрэглэхгүй. Тамиг татахгүй. Оо систем мундаг юм шүү. Энэ танаа үеийнхэн энэ мүс зүс гээл янз янзын гадуур айх тэр юм дуулдах юм. Энэ тал дээр систем миний нөгөө эргэн тойронд найз нөхөд дундаас тийм юу байхгүй л байгаа юм. Тэдрээс мэдээж нөгөө стресс бохомдол бас байгаа л хальтаа тэрнээс болоо хэрэгжилж магадгүй нэг бол нэг сонирхож үзэж байгаа тэрэндээ автаад орчдөг ч юм уу. Гэтэ нөгөө гадаад өөр улсуудыг харахаар нэг зарим зөвшөөрсөн байгаад идэг. Монголд болохоор зөвшөөрөөгүй байгаад идэг. Тэгээд хэрэглээгээ бас яаж хэрэглэе мэдхгүй. Янз янз л байгаа. Би ясаа мэдхгүй. Тэр өөр орч зэг болохоор. Танаа үеийнхэн байж байгаа болохоор би бас таныг бас мэдчих магадгүй. Ялангуяа бас энэ зарим урлагийн хүмүүс бас их хэрэглээд ах шиг надад санагддаг байхгүй. Тэгээд асуусан. Ер нь бол хоол гэж ойлголоо. Тийм, миний хүрээлт донд ерөөсөй байхгүй л. Хоол байхыг хичээдэг. Хоол байгаасаа гэж баг уриалдаг бах тий. Тэгж боддгоо. Дүүдөө нийлээ хамтдаг болчихгүй. Хоёр охин ч юм уу тийм. Ихчтэй хоёр ч юм уу тийм үү. Би саяд амар гоё масах галээ бодсон. Гоё нүдрүү нэг хараад мартах юм. Гартай нэг чинь нүдрүү нэг хараад тэгэл ингээл ер нь сошиалоор штэ тий. Одоо ингээл та ингээл Instagram ч юм уу одоо өөр ямар сошиал хаяг гэдэг тий. Ах нар хүмүүс танилцъя, бэлгэсэлт явуулъя, уулзъя, болзъя гэсэн хүсэлтүүд их ирдэг. Мессежүүд ирдэ ш. Гэхдээ би нөгөө тэр юунууд харддаг. Тэг нөгөө хувийн өөрийнхөө нөгөө нэг яг найзууд дундаа хэрэгэлдэг тусдаа Instagram хаягуудтай болохоор тэр юунууд руу тэргээр ахыгаа тагчих. Ахан заагаас тэргээр чинь тагчих. Нууц нэг хаягтай бас нэг сошиал хаягтай байгаа юм тийм үү? Сошиал хаяг мэдээж ингээл аягүй олон танихгүй хүмүүс янз янзын бичин тэр болгонд тэгээд ямар ч хариу байхгүй. Ямар ч контакт байхгүй шүү дээ. Би өстө биччихгүй биш. Өглөндөө хийх юм байхгүй ч угаасаа. Би ч баг ерөөсө шалгадаг юм. Автоматаар юу авчдаг байхгүй. Юу гэдүүлээ? Хариулт нөө сайн уу маань үгээ бичгээр автоматаар шууд хариулт авчих. Чиний хөсөг гэдэг. Хүмүүсийг шалгадаг гэж боддог те. Харин тэгдэг болов. Гэтэ Justin Bieber хүртэл ганцаарддаг гэж л. Мэдээж хөөмжинд тийм л үз. Чи ганцаарддаг уу? Би одоохондоо ганцаардах за өөлөч. Тэгвэл шоудад явж байгаа гэж. Яста шоудад амжааг штэ би. Тийм үү? Тийм штэ. Яг
нөгөө найзууд чаавдаг насан дээр нь би нөгөө Никтон клуб яг нөгөө амьд хүчмэдэд болдог. Тэг яг хүмүүс яг урд чаавдаж тараал би дуулж тараал тэгэл унтах цаг болол ярьцгааж байгаа юм да. Ийм ялангуяа энэ бол Европ их ажиглагдаж тийм баарнд клубд ажилладаг хүмүүс алкоголны хамааралтай болох магадлал маш өндөр. Харин чи азар тгийг юм тий. Тийм л би өөрөө дургу яваасаа харшилтай болохоор. Харшил нь яг хаа. Тэгэл захтнаал. Тийм үү. Би бол алкоголны ямар ч харшилгүй байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө би бол алкогол бол огт хэрэглэв. Яагаад бол надад бол тийм ийм бүүн хүмүүстэй байх тийм таалагддаг. Бусдаас яг сондгойл байвал яг надад өөртөө илүү санагддаг. Багасаа тийм мэдрэмжтэй байсан шиг тийм. Өөрийн тийм балер эготой тийм. Ангийнхан тэр чигээрээ тамхи татчихад ганцаараа тамхитахгүй харцах гэсэн. Бүгд арх уучих, арх уухгүй байх чинь тийм. Сондгой байсан тэр үеийн тэгээд аав ээжийн хүмүүжил бас их нөлөөлөд огт тэгж хэрэглээгүй. Тэгсэн мөртлөө огт хэрэглээгүй мөртлөө бурхан намайг аягүй хатуу шийтгсэн. Зөвхөн царилчаад байгаа. Би нэг юм дээрээс ингэж уншиж исэн. Таныг бөөчлөө удган гэж уншиж исэн. Ай намаагүй. Үгүй юу? Үгүй шүү. Үгүй юу? Яа мархан бэ? Би амар цогцолсон байхгүй сая явуулна. Мингэр хангаа мангаа гэдэг нь заастан бөө удган баг маадсан. Мангар өндөр юм байна. Амар цогцолсон. Гинт нүдэн цөп гэж байхгүй болгосон те. Зөндөө олон дуу cover-лт болсон. Тэ би одоо нэг тантай ярилцлага хийх гэдэг бас харсан л да YouTube-с ер нь Мишелийн дуунууд ямар байд. Би нөө шинэ клипч надад таалагдаад би бүр Facebook дээр шеэрлсэн шүү дээ. Баярлалаа. Яа хүүл юм би гэж хараад амар хуцууц өмссөн. Бас ширүүн төгтэй гарсан байл шүү дээ. Харин тэгс. Стилист нь жоохон муу ажилласан бэлээ. Яагаад? Ийм гоё охиныг тэгж жоохон чи айгу гоё биетэй шүү дээ. Би тэр нөгөө нэг саксны нэг тэнцэн болоод тэгээд нэг эрэгтэй дуучин гэ нэг хин жилийн нэг залуу нэг октодын краш болоод эрчүүдийн краш нөгөө нэг Мишель гээл яг тэр юм болоод удааг байж чи нэг саксны тэнцэн дээр төрийн дуулалт болсон байхгүй. За тэгсэн. Ваа тэр чин те. Аяа. Оо энэ ийм байсан юм уу гэж хэлсэн доош хайснаа. Нэг зэвс таадлаа. Бүү. Аяа. Ийм байсан байхгүй. Тийм үү. Тэгээд хүү би чистэй ямар гоё юм бэ гэд тэгж бодчихсон. Юу ярьчлаа би тэр юм. Энэ юм юу ярьчлаа. Энэ ихтэй өгөхөөр л ийм тэнэг байдаг байхгүй. Саксны тэнцэн дээр үтсэн олжсэн ийм гоё байсан гэ тэрний өмнө юу ярьчлаа. Чи бас надад одоо хөөний хичээгээд байгаа. Чи яах хичээд бандлаад тэгсэн баг. Би ч одоо юу ярьж байгааг юу руу ороо явчихваа. Оо ямар хэцэн ковид. Та миний доонуудыг сонссон юм л. Нэрээд шүү дээ. Тийм. Ер нь ковер дээр ингээ ажиглагдсан зүйл юу байсан? Одоо бол би бол танай хч ковер нэг битээ дуулаас гэж бодож байна. Яг одоо өөрийнхоороо яг өөрийнхөө хүсэж байгаа хөгжим бол уул нь урд ах хэвээр байхгүй. Одоо нутаг минь уул минь ус минь морь минь бол одоо болно шүү дээ гэж би боддог байхгүй. Тэрнтэй яг адилханаар жоохон урд ингэж гоё хүмүүсийг гоё татаж авч те яваасаа гэж боддог. Та одоо яах гэж чинь тэгээд. Тийм одоо ястаа яг ковер дуулахгүй гэдэг дээрээ л. Яа тогтожаад ээж байна. Таныг барьчих таа. Усуул та. Яа усуухгүй. Толгоч энэ. Ерөөсө толгох гайгүй би зүгээр усуул та гэж өөдөөс толгоч өдрөөр. Нөгөө уудгүй мишэлцэн тэг өө. Та чи ингэж шүү дээ. Би зүгээр ингээд усуул та гэж ингээд дохиодсон байхгүй. Аяа. Дуулах дуртай дууч нь юу вэ? Queen хамтлаг гэдэг байт юм уу? Би нэрийг мартчихсан. Юун дээр дуулдаг гэсэн. Никтон клуб дахтад дуулдаг гэсэн Queen хамтлагийн доонууд би их дуртай. Тэгээ нэг тийм яг амьд хүчмтэй дуулахад л нэг угаасаа нэг тийм гоё байдаг. Оргоод эхэлтгүү те. Би ч гэсэн тэгдэж шүү дээ. Караоке амьд хөгжим дуурал эхэлнэ шүү дээ. Албаар санагддаг байхгүй. Би караоке яриад нөгөөг нь тайж яриад байдаг те. Амар зөрөөтэй юм яриад байдаг те. Тэгвэл харин одоо тэгвэл гоё амьд хөгжимтэй гоё дуунууд хийвэл гоё л болох юм байна. Тэ? Алаа хичүүл алаа хайхаарлаа гэдэг гоё төлөөлөл тоо. За буцаад ингээд уран бүтээл, хувийн амьдрал янз янзын зүйл рүү л орж ин хариулмааргүй, ярмааргүй л ярихгүй ч болно шүү дээ, тэ? Эцэг хэрүүл болох чинь. Аюу. Тэр болог байх уу? Би ч одоо өөрөө баг хүүхдэрээ. За 20 одоо манай хүү бол тэгээд идэв шүү. Манай хүү та хоёр ерөөхдөө ойролцоох. За болдоо одоо өдий том болцоод ингэж чинь гэж. Тэгэхээр би та нарын насныхын нэг тийм ерөөс жоохон гэж боддгоо шүү. Тийм үү? Тий. 24 5 болж байгаа юм биш. Яг бол би өөрөө айгүй жоохон бахта хүүхдтэй болцсон. Тэгээд өөрөө маш жоохон бахта ингээд компани дээр байгуулад шинэ радио тэр тухайн үед радио байгуулад
явна гэдэг бол тухайн үед бол бас л тийм жижиг компани биш. Одоо л маш жижиг сонсогдож байна. Тэгээд ингээд маш олон хүмүүстэй харилцаад 20-та бацаа ингээд явцсан болохоор би бол одоо 24 5-та та нарыг бол тийм жоохон гэж огт харддаг шүү. Уу яг тэрэндээс ч бас биш ах л та. Жишээ нь одоо хүүхд гаргалаа гэхэд чинь орон байр хэрэгтэй, мөнгө төгрөх хэрэгтэй гэдэг. Яг үгүй. Тэр байгаа мэд үгүй. Байгаа тэр бол байгаа мэд. Та ямар жоох юм бэ гэж. За уучлаарай. За орон гэр байгаа юм байна. За тэгээд үгүй яг одоо хүүхд гэхэр чинь бүр илүү хариуцлагатай болно. Гэвь өөрөөсөө дахиад өөр хүнийг ингээд өсгөөд ингээд явна гэхэр чинь би өөрийгөө нэг жоохон мэдрэх надад өөрт нэг тийм хугацаа хэрэгтэй л дээ. Мэдээ микрофоно бити үрээд. Хамаг ярианы шүүм алаад ингээд дуугаад байгаа. Сони юм би. Тэ чи намайг над утгаараа юу гэж байгаа хар залуугаар тэнийг юм шиг хариуцлахгүй хүүхдтэй болоод ирчихсэн. Окей. Өдний насандаа 24 5-та хүүхдтэй сайхан л шүү. Бүр хариуцлагатай л байхгүй да. Харин тэр чин тийм амар юм биш ах л гэж бодож байна. Амар хөө. Гээл бүх юм тэгшилж байгаа. Чи эрэхтэй юм чин. Чи эмэгтэй юм ямар амарсан. Зүгээрээ цаачаа аваа явчихна. Цаачин бол аваа явчихжээ. Дүүдээ аль зэрэг харгисав. Эхтнэр ч ер нь нилээн харгисэдэг да. Би харгис. Би чи нилээн хатаа хийчих. Өө тийм үү? Тийм. Шүн ороомороо явуулахгүй. Явуулах. Баазна. Тий. Өөрөө нэг тон глобалог баахан баараар явчаад одоо мөн өөр хийдэж баазж яах нь тий. Чи би чи насанд хүрсэн юмс. Одоо танах хүрээгүй гэж үү? Хүрээгүй. 18 15 16 тий. Таач та юу яриад байгаа юм бэ? Та 24 тавтаа штэ. Тэ? Тийм үү? Тэгээд дүү чинь хэд үе гэж маа дүү чинь хэд юм бэ? 5 6 дүү гэсэн штэ. Тэгэхээр чинь та 24 тавтай заяа гэж бодохоор 24-тэйгээ багаар бодохоор 5 дүү гэж бодохоор чинь 19 18 болт юм байгаас тээ. Гүү. Тэгвэл би буруулчих. 7 8 дүү. 7 илүү. 7 дүү шүү. Sorry. Чиний яд амнаас гарч байгаа түрүүний ярьсан юм чи үний юм. Одоо 16 таа тийм үү? Үний юм түрүүний яриад байсан юм ер нь үнэн үү? Үнэн шүү дээ. Амар би илүү гарч. Би ингээд логкоор хөөгөө буцаж гид нэг худлаа яриад байгаа санагдаж байгаа байхгүй. Манай дүү чи амар том биетэй одоо баг миний ихчгэл харагдах уу? Ах уу явж штэ тийм. Тэр нөгөө voice show, the my voice шоунд орж ирсэн гэл. Тэн дээр бол нэлээд дээгүүр явсан учраас гоё магтуулсан баг хүмүүст. Мэдээж энэ олон ингээд нөгөө үзэж харсан зүйл нь баг их те. Тэгэл янз янзын олон хүмүүс ингээл таныг ингээл харж байдаг учраас ялангуяа одоо нөхрүүд нэг хараслаад хахаар зарим эмэгтэйчүүд дургүй байдаг ч юм уу те. Одоо сошиал дээр тийм доромжилсан гутаасан зүйл дээр ер нь аль зэрэг одоо тэрийг хүлээж авдаг бай. Одоо ингээл ярьчих юм бол жоохон бухимдагч байт юм уу? Эсвэл ингээд сэтгэлээр унагч байт юм хүн өөрлөлтөө. Жишээлбэл би үл тэрийг бүр бүгдлээ инээж хүлээж авдаг байхгүй. Тэр хүний ингээд ертөнцийг харж байгаа өнцөг миний хажууд амар жижигхэн ч юм уу. Эсвэл миний харж байгаа өнцөг маш жижигхэн тэрнийх амар том ч байт юм уу. Тэр бүхэмдэр инээж хүлээж авдаг. Миний хийсэн юм бол тэгээд нөгөө магтуулахаасаа илүү мяалуулах нь их байсан учраас яг бүх юмний ингээд салхийг хаглаа явах айгүй хэцүү байсан л да ярьцлын нэвтрүүлэг дээр. Тийм болохоор надад эхэндээ айгүй хэцүү байдаг гэсэн сүулдэ бол гайг болсон. Таны яг анх бас хэцүүсэн ингээл одоо жишээ нь арьс өнгөөр ялгуурлах гэдэг чинь над дээр бас яг ингээл мэддэг янз янзын комментууд тий. Ингээл юу гэсэн мэдвэл одоо ингээд ер тархинаас харчигдсан юм тэгэл яг арьс өнгөөр ялгуурлана эсвэл одоо тэрэн чим энэ чим эсвэл бүдөө маань торонхоо байна энэ муухай байна тэрэн ч муухай байна гэл тий. Анх ингээл уншчил яана тийм бах тий яана гэл ингээл яана хүмүүс ингэж бодож ингээл танихгүй амар олон хүмүүс миний тухайг яриад байгаа нэг тийм амар юм айцтай яг ямар кэмэр юм. Тэгэл тэр нь үний юм шиг амар ярьж өгч байгаа тийм. Бүр ингээл бүр айгаал тий. Өчигдөр тэгээ явж ирсэн наацсан тэр бааранд тасарсан хэвтчихилээ. Тэгэл тиймэрхүү юмнууд байдэн шүү дээ ер нь. Тэгээд бүр ингээд амьдралдаа арх уугаагүй хүмүүнийг тэгээ битсэн байж байхаар би бүр инээд төрдөг байсан. Ер нь л хүн дээр хүлээж авдаг. Одоо ч гэсэн тэгээ одоо яг арай гайгүй. Гэтэл эмхтэн үе юм чинь тийм. Эмхтэн үе чинь хаяа яах гэж ингэж юм болоо. Яг нөгөө хүн стресслах л та. Яг нөгөө заавал би хүн болгонд таалагдгаал байхгүй. Тэгэхээр за би угаас таалагдталгүй юм чи амар хамаатай ингээл тэгэл. Гэтэ яг тэгж бодож чаддсан юм уу? Эмхтэн хүмүүс айгүй эмзэг байт юм аа. Сошиал айлцэр томтлох уу? Өмнө яг ингээл амар стори хийгээл те байн ингээл барь хийж байгаа, ууж байгаа, идж байгаа бүх юмас сторид гэсэн чи одоо бас тэгэхээр болцсон л лээ. Залхаж эхэлж байна те. Яа хинт ч хэрэгтэй юм те яг юм. Манай шиг гоё хүмүүс ингээ те.
Тариалгууд ингээд жоохон тий олон хүмүүс юм харуул яваад тахаар жоохон уйдчих шиг тий. Харуулмаар гэж шүү дээ. Тийм юу идэж байгаа, юу ууж байгаа, хинтээ нөхөлж байгаа, юу өмсөж байгаагаа хаана яа чин тий. Харуулмааргүй болчих чинь тий. Тийм. Энэ явандаа нэг 5 6 жилийн дараа бас нэг шал өөр тийм ертөнц үүсэх баха тий. Одоо яг уйдчих яг үнд. Эсвэл араас нь хүмүүс гарч ирээл дахиад тэрийг хийгээл яваал тэр нь хөгжөөл яваадах юм лөө. Ястаа мэдгүй. Надад бол амар залхуутай санагдсан сүултээ. Тэг заавал ингээл хаана байгаа те ингээл нэг газруудаа заавал ингээл сторид бол. Яг гоё байгаагаа харууллаа л те. Муугаа харууллаа. Нөгөө хүний өдөр ямар ч тийсэн чи тэр л айгүй л гоё байгаад байдаг те уулнаа. Бөөн кафе тэгэл нөгөө хин үдчихин, хин орж ийн, яаж ийн, ийж ийн гэж хардаг гэсэн. Одоо тэгээд жоохон залхаал эхэлж байна. Одоо нэг жоохон ажлын маягтай л болж байна. Тэгээ яг хамтарч ажиллаж байгаа газруудынхаа бараа бүтээгдэхүүнийг ихтэй тэргээр мөнгө хийж өгч байгаа юм байна те. Үгүй би өөртөө тийм байхгүй шүү. Тийм үү? Хийлгээ чи манай биш тэр гоё шүү. Би хийлгэнэ. Би нэг 0 оруулж ирж байгаа. 0. Аха. Ямар 0. Нэг юм. Ер нь тий. Гэтэ тэр нэг юм систем нь болохоор ийм 0 юм бэл. Манай үйл оруулж ирж байгаа юм л да. Би нэг тэр нь жоохон хамааралтай. Тэгээд юу яах юм? Одоо баа штэ. Шээстэй. Тэнгүүтээ тэр чи эконалч нэг юм бодис мод хийдэг ч юм уу тэгдэг штэ тий. Тэр үл өвөө юм бэлээ. Одоо нэг хүн нас орохоор ингээд нэг чандралдаг штэ тийм шууд тогоор ингээд шууд тайлбарлал хүнс болгочдаг штэ. Яг технологи нь бол зүгээр бүдүүлгээр тайлбарлах юм тийм бэл. Бяа штэ. Тэнгүүтээ таглал канапа дарангууд биш гээд ягаал 4 хүний 7 хоногийн бяа исэн штэ. Исэн штэ. Тэр нь ийм патистика юм үүсэлэх юм. Тийм. Тэгэхээр бол ус сэргэлэхгүй тэгээд одоо тоглол байх юм бол маш хэрэгтэй тийм идэх юм бэлээ. Тэгээд чи одоо чи би гоё яаж ингэж юу? Харин би бодод баг би сэлигээр юм уу эсвэл одоо өөрөө ч юм уу эсвэл чи ч гэдэм юм уу би рекламад л гэж бодод баг мэдээж мөнгөний төлнө штэ. Тэгээд Монголын анхны одоо тогоор бяа исэн штэ. Исэн штэ. Тэрэн дээр сууж үзсэн одоо хүнээр одоо бид гурийн одоо хин тодорхыг одоо таашгүй. Тэгээд яг уул нь бол яг бодтер те ингэчлээ. Тэгээд чиглэлээр гаргаж ирж байна. Тий одоо үнс олчлаа гэдэг. Хүн заам байгаа юм. Амьдрал штэ. Тийм дээ. Стори ингээд хийлгээд тань санал тавиад ойролцоогоор хэдэн төгрөг болох бол яг ингэсэн. Би ястаа тэгэж хийж үзээгүй. Би одоо нэг интерчарм гэдэг эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Өөр тийм хамтарч. Боосынх нэмлэг юм уу? Жахыгаа холбоодог. Жаханаас ганц хоёр тариа мараа. Ботокс шиг хийлгэж. Ишиг ганц хоёр ботокс нэмлэг юм. Яах юм бэ? Зүгээр. Би ч угаасаа гоё л доо. Юу нэг баярлаа жоох гэдэг. Ерөөс тэн дээр нь дөрөөлөл тийм нисэх тийм өсөлттэй те. Нэр гайг байна уу? Нэр зүгээр. Та ч хэдтэй л. Тэтгэврийн зээл авах гэж байж штэ. Өнөө маргашгүй тэтгэврийн зээлийг хөдөлтөх гэлээ штэ. Би ч одоо идэх юм 30 гарч ш нь. 40 гарч ийн үү ш. 50 гарч ийн бөмбөт. 30 мочтой юм уу? Тэр хятадлах тий. За чи боддоо миний хүү чамтай чадах гэсэн заяа. Тэгэхээр би одоо 5 настай да одоо хүүхэд хийсэн байл таах уу? За тэгвэл. Тэгэхээр та тэгвэл тийм 30 гарч байгаа юм шиг л харагдав. Жоо намайг нөгөө нэг жинхэнэ онгод нь орж ирээд нөгөө инээж эхлээл жинхэнэ алуурын хэсэг рүү яг орох гээд эхлэнгүүд чи. Үгүй нэрээ та ингэж хүмүүсээс асуу. Тийм үү баярлаа. Чи нэг 13 дөрөвтэй л юм шиг харагдаж. Тийшээ таньдаа л явъя те. Гэтэ би Мишель бол миний төсөөснөөс яг нэг тийм хол зөрхөөргөө би чамайг яг тэгж бодож ирсэн юм. Гэтэ би чам нөгөө багасаа юм дуулж эхлээд тэгээд юм клуб лабуудад тоглоод явсан болохоор их уух дуртай болцсон байх болоо гэж бодож ирсэн чинь тэр нь зөвлөө. Тэглээ. Тэр нь их нөгөө нэг миний боддог юм эр хүний нэг зааван бодлоо гэдэг шүү дээ те. Эр хүмүүсэл одоо 20 гарцсан эмэгтэй үл тийм заавнууд дээр л хардаг байхгүй ер нь. Эрэгтэйчүүд нэг тийм өөр юм болгочих гэсэн эсвэл ингээд тийм сонцсон харцууд байдаг байхгүй. Чи надад ингээ анх харагдтал зүгээр тийм жоохон охин ерөөсөө тийм надад тийм балиар бузар тийм сэтгэл төрүүлэх ерөөсөө санагдаагүй. Тэгээд их жоохноор байгаа юм байна. Ярэ байгаа байдал энэ чинь бол тийм жоохноор л байгаа юм байна. Нэрэл хүүхд болох чи бодоогүй. Тийм үү? Огт бодоогүй яг л хүүхдэр явна те. Би ч одоо нэг
14-т 15-т гэхэр надад чицэн шиг санагдаад байхгүй чихнээсээ. Яг л тийм байна. Тэгэхээр нэг ахаад нэг 5 6 жил л easy байна. Харин. Юу болохоор мэдүү бити яар те. Харин. Тэ амьдрал та нарыг хүслэж болдгоо юм дөө. Бисээ бодсноо ярьсан уу? Ярьсан. Ч тэгрөө. Энэ одоо өрсөлдөгч юм бэ? Одоо жишээлбэл бид нар дээрээ ингээд бид нар өөрт тэд нар яг өрсөлдөгч мөн ч юм уу биш ч юм бид нар сайн мэдэхгүй л бид чинь сараа хариуна гэл оронд нь өрсөлдүүлэл маргалжингаа гიშгэлэн гээл ингээд. Одоо яг ах нар тийм ярьдаг. Одоо жишээ нь яг надтай үеийн одоо залуучууд очиж охтуудыг одоо та нар ингээ хоорондоо өрсөлдөж байгаа нэг үеийн гэл ярьдаг байхгүй. Гэтэл яг яс юм дээр бид нар хоорондоо аягүй сайн найзууд тэг хизээш тийм ингээ хизээш боддгоо. Тэг би уран бүтээлэл өрсөлд гэж байгаа болохоос хоорондоо хэрэлт гэж байгаа. Харин тийм уран бүтээлээрээ ч гэсэн хоорондоо ингээл одоо чинь ингүүн гэд очиж аахан байгаа шүү дээ. Бид хоёр бас аягүй найзууд тэгээд миний дуун дээр бас туслана. Би дуунуудын сансан хоорондоо ингээл аягүй гоё юм. Хөөрхөн юм. Заримдаа түрүүнд түүнд буруу зөвлөгөө өгчөөд сэтгэл ханд инээн. Тэр маань бас чам буруу зөвлөгөө өгс гэртээ аваад сэтгэл нанд инээн. Харин ч тийм байхгүй. Чин сэтгэлээсээ зөвлөдөг. Чин сэтгэлээсээ тийм хөөрхөн би бинийг дэмжсэн ч юм уу, тийм яг найзлж нөхөрсөн тийм харилцаанууд байдаг. Хиппинүүд нэг тийм харилцааг 70-аад оны сүүлээр их түгээсэн дэлхийн нийтээр ингээд би бинийг найрсгаар уран бүтээлчд нь ялангуяа тий. Гэтэ ингээд гоё ингээд хүнээс ингээд гоё нэг хурцлаад одоо жишээ нь камертон номин тас тавиул ингээд би бинийгээ хурцлаад голоор нь фризон орж ир өрсөлдөө байл тий. Салхикийн тухаарч амжаагүй гэж орж ирээд ингээд тэд ингээд би бинийгээ хөглөөд аягүй гоё өрсөлдөөд гоё чанартай уран бүтээлүүд гараа явсан байхгүй. Та нар ингээд найзан дундаа орсон юм байна л да. Бид нар найзан дундаа. За баярлалаа мэт гоё яриа өрнсөн байх гэж би бодож байна. Ерөнхийдөө Мишель гэж нэг хүн нэг имерхүүл хүн юм байна. Имерхүүл. Уран бүтээлчний үеийнхэнтэйгээ нэг өрсөлдөөд байдгүй тэгэл юм хийгээл явж байгаа л хүн юм байна те. Гоё нээдэг, гоё нүдтэй. Баярлалаа. Тэрүүний тэр таны хэлдэг тэр арьс өнгөөр ялгарлан гадуурх үзэл гэдэг бол бүр Чингис хаан ч бүр олон орны их нэртэй байсан шүү дээ. Ер нь тэгж ярих юм бол бид нэрийн шүтээ маань те. Тийм болохоор тэн дээр тэгээд тэр ихнэрүүдээс чи маш олон хүмүүс төрсөн те. Бидний үр удам бидний удамцсан тэгээд маш олон цус солилцсон л хүмүүс ярьж байгаа ш. Тэгэхээр одоо тийм 19-р зууны үеийн би бол 1945 он дэлхийн 2 дугаар дайны дараа энэ фашист, нацизм ингээд сүнсэн болов гэж боддог. Тэгээд намайг оюутан байх үед Герман төрт бол яг нэг фашист үзлүүд байсан, Марс өгний үзлүүд байсан. Одоо бол тарагтаад ингээд байхгүй болчихлоо шүү дээ. Ийм юм ярьж байгаа хүмүүс тун өрөвдөлтэй тийм хүмүүсийг гоё ингээд инээгээ төлөж аваад тийм гоё үзэлтэнтэй эмхтэй юм чинь. Одоо цус солилдчих ижил ийм гоё болно шүү дээ. Тийм баярлалаа. Холиод явчих хэрэгтэй шүү дээ. Хадгаж зэрэгсэн. Гэтэ нэг миний нэг сэтгэл илүү нэг Монголд байгаад тийм үлээ. Би бас чигт очиж амьдарч исэн. Тэгэл тэнд байж ижил хэвээр Монголыг санаал, Монголд оонуудыг сонсоол, кино үзэл ерөөсөө тэрнээс салж чадахгүй. Тэгсээр байгаа буцаа Монголд ирчихсэн. Уг нь тэнд сурах гэсэн байна. Тэгээ бүр аав ээж харахгүй буцаа Монгол явъя гэж баг ойлж мэлсэраад ирчихсэн шүү дээ. Ийм сайхан Монголоос тэтгэлтэй ийм сайхан охиныг та нараас одоо өөрийнхөө хүүхдүүд шиг ялангуяа энэ манай үеийн сахнараас зэн гоё сэтгэл бичгээ болох хэрэгтэй тий. Би л тэгж бодчих. Үнэ. Би бүр яаж ийсэн чи үеийнхнийгээ хамгаална шүү. Тийм тэрүүний яг тэр зөв. Би тэгээ таныг мэдлээ чайхын цус байгаа юм биш тий. За маш гоё уран бүтээл хийгээрэй. Баярлалаа. Гоё дуунууд гоё гаргаарай. Ялангуяа одоо бидний үеийнхэн бас одоо чам бас их дуртай шүү дээ. Одоо чинь бас минаас дээш үеийнхэн ч дуртай байж магадгүй. Яг тэгвэл ариун агчийн пенүүд те гоё дуунуудыг говерлдуулсан. Тэгээ нөгөө хонин цагаан үйл өөр янз гоё дуунуудыг бас дуулсан юм билээ. Тэ? Тэгээд оюуны дуунуудыг бас ахиж бас хийгээрээ. Бас орчин үеийн гоё дуунуудыг хийгээрээ. Бити зогсоорой, бити шантраарай. Болголоо. Хатаа ингээ яваарай. Сайхан амьдраарай те. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ нэр өгөөг л байгаа. Тэгээ би зүгээр гоё юм насны гоё төлөөллийн хүмүүсийг гоё үе үеийн хүмүүсийг гоё яриулж, таниулж, гоё чин сэтгэлийн яриа өрнүүлж те. Хүмүүс гоё үзээд гоё тайвшраад өө ямар гоё юм бэ гэж гарч бол чи бидний ярилцж байгаагийн хэрэг бүтлээ гэсэн үг шүү дээ.
За стах баярлаа хаа. Тэр гарыч нэг барьчих та. За 2 3 жилийн дараа. Юу ч хүүтэй гартай энэ. Наад хаа халуун гартай байсан шүү. За баярлаа.